За сайн байцгаана уу. Тэгэхээр энэ удаагийн ээлжид хичээлээр бид усыг хэмнэлтэд зарцуулах, услааны горим норм гэж юу болох талаар авч үзсгэх болно. Тэгэхээр Альфред Дикин гэдэг хүний хэлсэн үг байдаг. Ургасад хэдий хэмжээний ус зарцуулснаар бус, харин хэдий хэмжээний ухаан зарцуулснаар үрдэн тодорхойлогддог. Бүх асуудалд уснаас илүү ухаан чухал гэж хэлсэн байдаг. За мөн 1980-ад оны үед манай улсын алдарт тариаланч Нацагдорж гэдэг хүний хэлсэн тарийг эхэлж тархинда ургуулад дараа нь талбайда ургуулдаа гэсэн ийм үг байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн хэлсэн үг бол үндсэндээ услааны усыг гадар тариаланг эрхлэх зохистой дадлыг эзэмшиж чадсан хэн боловч үйлдвэрлэлээ амжилттай явуулж чадна гэсэн энэ санааг товч өгөө тодорхой илэрхийлсэн гэж ойлгоход болно. Тэгэхээр хүндрэлтний өмнө тулгамдж байгаа хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг бол энэ улам бүр өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг яаж жил тутам багасж байгаа усны нөөцийн багасдалтай зохицуулах вэ? Яаж энэ хэрэгцээг нөхөж хангах вэ гэдэг энэ асуудал юм байна. Тэгэхээр услагаатай гадар тариалангийн нэг гол онцлог бол тармил, хөрөс, ус, үйлдэлийн гэсэн энэ цогц систем байдаг бөгөөд услагаатай гадар тариалан араасаа хэдийгээр өндөр үр ашгийг дагуулж байдаг боловч хуурайшилтыг хамттан дагуулж байдаг ийм онцлогтой учраас түүнийг маш сайн төлөвлөж байж явуулах шаардлагатай ийм ухаалаг үйлдвэрлэл гэж ойлгоход болно. 2017 оны байдлаар бол манай улсад нийтдээ 60 гаруй мянган га талбайг услах хүчин чадалтай 327 услалтын систем байгаа. Сүүлийн үеийн гаргасан тоогоор бол нийтдээ 380 орчим услалтын систем услаатай талбай ашиглагдаж үүний 54-өөс 55 мянган га нь бол тариалалт хийгдээд жилдээ 106-аас 137 сая шм усыг бол услагаанд зарцуулж байгаа юм. Тэгэхдээ манай орны хүнсний бүтээгдэхүүнийг иж бүрэн хангах байгалийн хараат байдлаас газар тариалангийн үйлдвэрлэлийг ангижруулахын тулд услаатай талбайн хэмжээг ойрын ирээдүйд 125 мянган гад хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай гэж Монгол улсын доктортой хөгжлийн үзэл баримтлалын баримт бичигт заасан байдаг. За энэ үед бол бид жилдээ 300 сая шм орчим усыг бол хэрэглэх ийм шаардлагатай болно. Тэгэхээр бид газрын гүний болон гадаргын ил задгаа усыг ашигладаг. Хатуу урсц гэж нэрлэдэг цас мөсний усыг бол гадар тариаланд ашиглах талдаар бол маш бага хангалтгүй байна. За нөгөөтэйгэр бол ингэж авсан үнэтэй усныхаа 30 орчим хувийг нь бол бид үр ашиггүй зарцуулж байгаа. За энэ үр ашиггүй зарцуулалтын юунаас үүсч байна гэхдээ зэрэг 3 зүйл байгаа юм. Нэгдүгээрт нь бол ууршилтанд маш хэмжээний ус алдагддаг. Хоёрдугаарт нь хөрсний шүүрэлтэнд их хэмжээний ус алдагддаг. За гуравдугаарт нь тодорхой хэмжээнд техникийн алдагдалд нэлээд бас багагүй хэмжээний ус алдагддаг. Тэгэхээр ирээдүйд дулаарл хуурайшлын нөлөөгөөр бол ууршилтын хэмжээ 6-аас 8 дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж судлаачид гаргаж ирсэн байдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхдээ зэрэг бидний гадар тариаланда талбайд өгсөн усны багагүй хувь нь бол ууршилтанд үр ашиггүй зарцуулагдах магадaltaй болчихлоо гэж ингэж ойлгоход болно. Үүний тулд бол услааны зохистой дадлыг бол эзэмших шаардлагатай. За услааны зохистой дадлын үндсэн зорилтын нэг нь юу гэдэм бэ гэхээр зэрэг нэгж бүтээгдэхүүнд зарцуулж байгаа усныхаа хэмжээг багасгаад байгаль орчноо хамгаалах замаар сайн чанарын ургац авах нөхцөлийг бүрдүүлж орлого ашгийг бол нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Тэгэхээр бидэнд яагаад усыг хэмнэлтэд зарцуулах, зохистой дадлыг эзэмших энэ хэрэгцээ шаардлага гараад байгаа юм бэ гэдгийг товч тайлбарлахыг хичээе.
Тэр энд бол бид хүссэн ч хүссэн ч байгалийн одоо хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Энэ юу вэ гэхдээ зэрэг сүүлийн уур амьсгалын өөрчлөлтийн одоо хандлагаар бол номхон далайн айс авын голуудын одоо урсц бол баг зэрэг нэмэгдэнэ. Хойд мөсөн далайн айс авуудын голуудын урсц бол баг одоогийнхын хэмжээнд одоо байна. Гэтэл нөгөө усны нэн одоо хомсдолтой байж идэг Төв Азийн гадагшаа урсцгүй голуудын айс авын урсц бол 2040 он хүртэл бол нэмэгдэж байгаа. Цаашдаа бол одоо буурна гэсэн ийм төлөв гарч ирсэн байна. За уур амьсгалын долларын нөлөөгөөс газар тариалангийн үйлдвэрлэлд бол сайн муу эерэг сөрөг одоо хоёр нөлөө үзүүлж байна. За нэгдүгээрт нь бол мэдээж хэрэг уур амьсгал ерөнхийдөө дулаарснаас болоод тармил ургамалд бол дулаан дутагдах нөхцөл бол багасж байгаа. Хоёрдугаарт нь ургамал ургалтын хугацаа бол ойролцоогоор 20 орчим хоногор бол уртассан. За энэ нь бол одоо ургамал хүүтэнд зочрог хүүтэнд нэрвэгдэх болцсон гүйцэхгүй байх гэх мэтийн одоо сөрөг асуудлууд багасж байна гэсэн үг. Гэтэл үүний эсрэгээр бол айгам халуун өдрүүдийн тоо бол огцом нэмэгдэж, энэс бол ургамал агаарын гамталтанд орох, за халууны стрессэнд орж одоо ургалтын зогсох гэсэн мэтийн энэ сөрөг талууд одоо нэмэгдэнэ гэсэн үг. За дараагийн нэг одоо сайн зүйл бол манай орны хувьд бол услааны техник технологи бол эрс одоо шинжлэгдэж, өнөөдөр манай газар тариалан эрхлэгчдийн одоо талбай дээр ажиллаж байгаа услааны техникүүд бол дэлхийн одоо брэнд үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдсэн тэр техникүүд үндсэндээ одоо манайд бүрэн үйлдвэрлэлд нэвтэрч байгаа юм. Тэгэхдээ бидний зайлшгүй нэг ихтэй анхаарах асуудлууд бол энэ долларын нөлөөнөөс болоод энэ одоо говь цэлийн бүсийн хил бол хоошоо бараг 300 орчим километраар хойшилчаад байгаа юм. Хоёрдугаарт нь услаагүй тариалангийн эрсдэл бол улам нэмэгдэж, ер нь услаагүй газар тариалан эрхлэх боломж бол цаашдаа улам бүр одоо хомигдно. Үүний эсрэг яах ёстой юм бэ гэхдээ зэрэг хүнсний бүтээгдэхүүний доктортой байдлыг хангахын тулд услаатай газар тариалангийн хэмжээг бол нэмэгдүүлэх ёстой болчиход байгаа юм. Гэтэл услаатай газар тариалан эрхлэх үйл ажиллагааг хязгаарлаж байдаг нэг гол зүйл болсон усны нөөцийн хэмжээ багасаад байгаа юм. За дараа нь нэг эрсдэл юу гэж нэхтэй зэрэг ер нь жилдээ орж байгаа хурд үндэснийхээ хэмжээнээс ууршилтын хэмжээ бол даваад гараад явчихсан. Тэгээ говийн энэ бүс нутгуудаар бол одоогийн байдлаар бол жилд орж байгаа хурд үндэсний хэмжээнээс тухайн одоо жилд ууршиж байгаа ууршилтын хэмжээ бол бараг 50 дахин нэмэгдчихсэн байж байгаа юм. За дараагийн нэг асуудал зуны хур борооны шин чанар өөрчлөгдөж аадар борооны тоо одоо олширсан. Энэ юу гэж нөхтэй зэрэг хэдийгээр бороо орж байгаа боловч тэр газар тариалангийн үйлдвэрлэлд эргээр бус одоо сөргөөр нөлөөлөх хандлага ихслээ гэж одоо ойлгож болох юм. За хурд үндэсний улирлын хувь эрхлэлт бол өөрчлөгдсөн. Та бид сайн мэднэ. Яг ургамал, тармил ургамалд ус эд хэрэгцээтэй байж байдаг. 5-6 дугаар сард орох үндэсний хэмжээ бол багасаад эсрэгээрээ ялангуяа үр тарианы одоо тармил гол одоо бүтээгдэхүүн бол тармил одоо сөргөөр нөлөөлдөг намар орох үндэсний хэмжээ бол нэмэгдээд явчихж байгаа. Тэгэхээр энэ нь бол газар тариалангийн үйлдвэрлэлд хэдий хурд үндэс бол сайнаасаа нөлөөлөхөөс илүү одоо сөргөөр нөлөөлөх юм хандлага одоо бий болж байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. Бид яах ёстой мөхтөр услаатай газар тариалан одоо эрхлэх хэрэгцээ шаардлага нэмэгдээд ирсэнтэй уялдаад бид байгаа одоо усныхаа нөөцийг бол хэмнэх түүнийг зохистой одоо ашиглах энэ дадал эзэмших зайлшгүй одоо шаардлагатай болоод ирсэн. Тэгэхээр энд бол усыг хэмнэх арга технологиуд бол энэ маш олон одоо төрлийн арга технологиуд одоо байдаг. Би одоо та бүхэнд энийг харуулж байна. Тэгэхээр бид юу хийх ёстой вэ гэхдээ зэрэг мөн өмнөх сэдвүүдээр одоо товчхон яриад өнгөрсөн энэ усны нөөцийг одоо хоримтлуулж авч үлдэх зайлшгүй одоо шаардлагатай байгаа юм.
дараагийн одоо бидний нэг анхаарал төвлөрүүлж ярих хэвээр асуудлууд тарилангийн услгааны арга технологи, усны хэмнэлтийн одоо зохистой дадлаг гэдгээр бид юу одоо мэдсэн байх хэвээр юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр өнөөдөр манай оронд бол услгааны 10 хэдэн төрлийн аргуудыг одоо хэрэгжилж байна. За мэдээж хэрэг одоо энэ ихний энэ дүр бол бидний одоо мэддэг уламжилт одоо услгааны аргууд байж байгаа юм. За 1970-аад оноос эхлээд одоо манайд бараажуулах услгааны арга, за сүүлд нь бол манжуулах, за 1992-3 оноос эхлээд одоо туслын услгааны арга, 2002 оноос эхлээд бол нэвчүүлэх услгааны арга, за 2010-ад оноос эхлээд бол гидропоник, аэропоникийн одоо услгааны энэ шинэ аргууд бол одоо нэвтэрч эхэлсэн. Тэгээд энэ бүх одоо аргуудыг бол том, жижиг, янз бүрийн одоо хэмжээний талбайд ямар нэгэн байдлаар одоо бүгдийг хэрэгжилж яах гэсэн үг. За дэлхий дээр ч гэсэн өнөөдөр үндсэндээ энэ одоо аргуудаар л одоо услгааг хийж байгаа юм. Тэгэхээр бид энэ талаараа бол одоо дэлхийд дахинаас нэг одоо хоцрогдоод байсан юм одоо байхгүй гэж ойлгоход одоо бүрэн болно. Харин нэг анхаарах ёстой асуудал бол юу гэж нэ хөхтэй зэрэг өнөөдөр бид нэр одоо услалтын систем ямар нэгэн хэмжээгээр байгуулах, за услгаатай талбай сонгож аваад одоо услага хийхдээ чухам аль аргыг одоо сонгоод илүү үр дүнтэй байх ёстой вэ гэдэг талдаар бол бид одоо маш бага анхаарал тавьдаг. Үүнээс болоод хэдийгээр одоо услгаатай газар төрөлн эрхлээд байгаа боловч ургацын хэмжээ нь одоо нэмэгддэггүй. Эсвэл нөгөө таны барьж байгуулсан услалтын одоо систем үр ашиг өгдөггүй. Ийм одоо хүндрэлтэй асуудлууд тулгараад байгаа. Энэ юунаас болдсон бэ гэхтэй зэрэг услгааныхаа аргыг зөв сонгож чаддгүйтэй одоо холбоотой. Тэгэхээр услгааны аргыг одоо сонгоход бол гадаргуугийн байдал, хөрсний нөхцөл хоёр бол голлон одоо нөлөөж байдаг. За энэ манай оронд байж байгаа зонхилго төрлийн хөрсний болон гадаргын нөхцлүүдийг харуулж байна. За энэ бол одоо зонхилго услгааны аргуудыг одоо харуулж байна. За эндээс ингээд энэ нэмэх тэмдэг тавьсан нүүд нь бол энэ аргуудыг бол одоо хэрэгжилж болно. За хасах тэмдэг тавьснууднууд энэ юуд нь бол огт одоо хэрэгжилж болохгүй. За энэ хээ тамхинууд нь бол энэ арга бол одоо зарим нөхцөлд бол тохирон, зарим нөхцөлд бол тохирохгүй гэж ингэж ойлгоно. Тэгэхээр мэдээж хэрэг услгааны аргыг сонгохын тулд бол тодорхой хэмжээний одоо шаардлагууд бол тавигддаг. Түүний зэрэгцээгээр бол услгааны ажилтаа цуг бас хөрөнгө мөнгөний хэмнэх цаг одоо хэмнэх зорилгоор бол хамтд нь одоо үйл ажиллагаануудыг явуулж болдог. За энэ үйл ажиллагаануудын нэг нь бол ургамал хамгааллын ажиллагаа, одоо бор туслага, угаах услага ч гэдэм үү тийм хэтийн үйл ажиллагаануудыг хамт нь явуулж өгдөг. Тэгэхээр энэ их чухам аль одоо услгааны аргадаар ямар үйл ажиллагаануудыг одоо хамтд нь явуулж болох вэ гэдгийг одоо бас товч танилцуулсан байна. Тэгэхээр өнөөдөр та бүхэн яах ёстой бэ гэхээр зэрэг газар төрөлнгийн үйлдвэрлэл хэрэгжилж байгаа энэ усыг хэмнэхийн тулд энэ дор дурдсан энэ аргуудаас бол хамгийн одоо боломж болцоотойг нь бол өөрсдийнхөө нутагт бол нэн төрөнд хэрэглэх ёстой. Тэгэхээр хамгийн одоо бага зардалтай, хамгийн одоо үр ашигтай сайн одоо арга нь бол энэ услгааны зохистой дадал чадварыг бол эзэмшүүлэх. За энийг өөрөө эзэмших талдаар бол одоо хүмүүс их анхаарах ёстой. За дараагаар нь мэдээж хэрэг хөрсний чигийг одоо хадгалах чадварыг нэмэгдүүлэх талдаар ялангуяа одоо хамгийн энгийн одоо хүчлагтай тарилангийн энэ одоо технологиг нэвтрүүлэх одоо шаардлагатай байгаа юм. За дараагийн нэг манай оронд болон бус дэлхийд дахинд одоо энэ нэвтэрж байгаа хамгийн одоо дэвшилт аргууд бол нэгдүгээрт нь туслын услгааны арга, хоёрдугаарт нь бол хөрсний дороос нэвчүүлж услах услгааны арга байгаа юм.
За туслын устгааны талаар бол одоо дэлхийд дахинд энэ аргыг одоо анх эхэлж нээж одоо үйлдвэрлэл нэвтрүүлсэн энэ Израилийн Метафин гэж одоо алдартай компани байдаг. Тэгэхээр энэ Метафины бүтээгдэхүүнүүд бол үндсэндээ 1992-93 оны үеэс бол манай оронд одоо нэвтэрч эхэлсэн. За дархны ургамал газар тариалангийн хүрээлэнгийн судалгааны талбайд тавигдсан Метафины одоо туслын услгааны систем бол одоо 27-8 жил бол ямар ч одоо саадгүй ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ туслын услгааны системийн болон хөрсөн дороос нэвтрүүлэх услгааны системийн нэвтрүүлэхэд яг хүндрэлтэй тал нь бол анхны хөрөнгө оруулалт бол харьцангуй өндөр байдаг. Тэгэхдээ өгөх үр ашигын хэмжээ бол маш их сайтай, ашиглалтын хугацаа бол их урттай одоо байдаг. За нэвтрүүлэх услгааны системийн хувьд бол дэлхийд дахинд байдаг одоо гол том үйлдвэрлэгчдийн нэг нь бол энэ Канадын Irigro систем гэдэг. Энэ ханаараа усаар нэвтрүүлдэг сонгон нэвтрүүлэх үйлчилгээтэй хальс бүхий ийм одоо услгааны хоолойнуудыг хөрсөн дор тавигддаг. За Канада улсад бол энэ арга үндсэндээ 1970-ад оноос хойш одоо үйлдвэрлэл их өргөн нэвтэрсэн. Энэ Irigro системийн хоолойнуудыг газрын дор тавьчихад бол нэг 20-25 жил одоо найдвартай ажиллах энэ нөхцөлтэй. За манай оронд бол энэ Irigro системийг бол 2002-оос 2005 онуудад төслийн хүрээнд одоо сорж туршиж үр дүн гаргасан байдгийн. Манай орны нөхцөл бол бүрэн одоо тохирох энэ арга байгаа юм. Дараагаар нь бол энэ Израилийн Метафины хөрсөн дотроос одоо цэгэн нэвтрүүлэх услаагаар хийдэг энэ систем байгаа юм. За энэ бол бас одоо манай орны нөхцөлд бол өндөр үр дүнтэй одоо тохирох аргын нэгэ гэсэн ийм дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр энэ эдрийг одоо нэвтрүүлэх нь бол энэ услгааны одоо зохистой технологиг нэвтрүүлэхийн, зохистой дадлыг нэвтрүүлэхийн одоо нэг гол зорилт байгаа юм. Услгаатай тариаланд усыг хэмнэлтэд зарцуулахаас гадна эдийн засгийн хувьд бол үр ашигтай байх гэсэн энэ зарчим бол хамтд нь үйлчилж байдаг. Тэгэхээр альва одоо материалын зүйлсийг хэмнэснээр бол тэр болгон одоо үр ашигтай байж чаддаггүй. Материалын зүйлсийг хэмнэх энэ үйл ажиллагааг ухаалаг одоо үйл ажиллагаатай цуг хамтд нь одоо явуулж байж сая одоо үр ашиг хүртдэг. За ус хэрэглээний үр ашиг гэдэг нэр томьёо бол бүтээмжийн одоо эдийн засгийн ойлголтоос үүдэлтэй гарч ирсэн байдаг. За бүтээмж гэж юу хэлдэг юм бэ гэхээр зэрэг нэгж бүтээгдэхүүн үйлчлэгийг бий болгоход зарцуулагдж байгаа ижил хэмжээний нөөцийн хэмжигдэхүүн. Өөрөөр хэлбэл бид аль болох бага ус зарцуулаад аль болох одоо их бүтээгдэхүүн үйлдвэрлэж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид хэдий хэрэг хэмжээний бага ус зарцуулж чадна. Тэр хэмжээгээр бол одоо үр ашиг өндөртэй байна гэсэн зарчимдаар одоо сүрэлж үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж ингэж ойлгоход болно. Тэгэхээр энэ үр ашиг гэдэгт юу манай нөлөөлж байна вэ гэхээр нэгдүгээрт бол цаг хугацаа нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл таримл ургамлыг яг ус хэрэгцээтэй байгаа тэр цаг хугацаанд нь одоо онож яг одоо шаардлагатай хэмжээний норм хэмжээгээр бол усыг өгөх ёстой гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр газар тариалан эрхэлж байгаа одоо хүмүүсийн ярьдаг нэг асуудал бол би одоо маш их хэмжээний мөнгө хөрөнгө зараад одоо услалтын систем байгуулчихлаа. Тэгээд одоо услаад байсан. Гэтэл чин зэрэгэлдээ услаагүй байсан талбайгаас илүү одоо гарах хэмжээний ургац одоо авч чадсангүй. Энэ одоо энэ услаатай газар тариалан чинь үр ашигтай гэдээ байсан чинь одоо энэ үний юм уу худлаа юм уу гэдэг ийм асуултыг бол их маш их олон тавьдаг. Тэгэхээр зэрэг юу гэж хариулах гэж яах вэ гэхээр зэрэг хэрв таримл ургамлыг яг одоо ус хэрэгцээтэй байсан тэр цаг хугацаанд нь усалж чадахгүй юм бол услгааны ажил бол үр ашиг өгөхөөсөө илүү одоо хор хохирол дагуулдаг. Жишээ нь ингэсэн үг л дээ. Одоо хүн өдөртөө 2 литр шингэн одоо юм уух ёстой гэдэг. Гэтэл тэр 2 литр шингийн ямыг одоо бид бол
ойролцоогоор одоо 3 хувааж хэрэгэлдэг. Өглөөний цайн дээр, өдрийн хоолндоор, орой одоо нэг хэсэгт нь хэрэгэлдэг. Шөнө унтаж байх хугацаанд бол бид шингийн юм хэрэглэх шаардлагагүй байдаг. А нөгөөтэйгүр энэ 3 удаа одоо шингэн зүйл хэрэглэхдээ энэс аль болохоор өдөр хоёр бол ахиухан хэмжээнд хэрэглээд орой бол одоо бага хэрэгжилж явах хэрэгтэй байдаг. Гэтэл манай тариалан эрхлэгчид яаж яах вэ зэрэг нэг хугацаа алдаж услана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхдээ зэрэг ургамал ийм физиологийн одоо ус хэрэгцээ шаардлагагүй байж байдаг. Тэр үед нь аваачаад ахын услаад байдаг. А ус хэрэгцээтэй байгаа тэр үед нь болохтой зэрэг усалж чаддаггүй. Тэгээ ус хэрэгцээгүй байгаа үед нь хитрхи их ус өгөөд байх юм бол тэр нь ургамлын одоо сөрөг нөлөө одоо үзүүлчихдэг. Өөрөөр хэлбэл бидний шөнө унтаж байхад нь одоо майгээд баахан шингийн юм уулгаад байх юм бол энэ чинь бидний одоо организмын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхдээ л яг одоо адилхан гэсэн үг. Хоёрдугаарт нь бол газар зүйн байршил бол маш одоо нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл газар зүйн байршил гэдэг нь өндөршил болон өргөргөөрөө одоо хэмжигдэж байдаг. Тэгэхээр өргөрөг урагшлах тусам таримлын услагааны норм бол нэмэгдээд явждаг. Өргөрөг хойшлох тусам бол ерөнхийдөө багасаад явждаг. За мөн өндөршил далайн түвшнээс дээш өндөршил дээшлэх тусам бол услагааны норм бол багасаад доошлоо одоо намдор болох тусам услагааны норм бол ихсээд явдаг. Энэ зарчмыг одоо төдийлөн сайн хэрэгжүүлж чаддгүй. Адилхан одоо горив нормоор услага их одоо орлоо харагддаг бол их байдаг. За энэ нь болох зарим тариаланчид бол яг адилхан одоо услагатай талбайтай мөртлөө сайн ургац аваад байхад зарим нь бол авч чадахгүй одоо байдгийн гол шалтгаан энэ байгаа юм. Дараагийн асуудал бол ус хэрэглээний зохистой дадлыг эзэмшсэн байх явдал байдаг. Тэгэхээр бидний энэ тал дээр бол их олон ярьж байна л да. Тэгэхээр энэ ус хэрэглээний зохистой одоо услагааны ажил хийхэд нэг анхаарах ёстой асуудлууд нь болохтой зэрэг яаж одоо ямар горимоор усаа өгөх юм бэ гэдэг асуудал байгаа. Өөрөөр хэлбэл таримал ургамлыг ургалтын хугацаанд нь бол одоо юу гэдэг 2500-аас 3000 м куб одоо ургалтын хугацаанд ус өгөх хэрэгтэй гэдгийг бид мэддэг боловч энэ одоо усыг хэд тасалж ямар одоо хэмжээгээр өгөх юм бэ гэдэг энэ одоо мэдээлэл баг энэ зохистой дадлыг эзэмшиж чадаагүйгээс болоод ерөөсөө одоо тийм хэмжээгээр услаарай гэж номонд одоо бичсэн байна лээ гэл тэр хэмжээний усыг л өгөх гээд байдаг. Гэтэл энэ одоо ургамалда сөрөг нөлөө үзүүлждэг. Дараагаар нь бол усны хүртээмж хангамжийн асуудал байгаа. Тэгэхээр энэ хүртээмж хангамжийн асуудал бол ялангуяа одоо нэг усны их усүрээс усаа авч тариалан эхэлдэг юм эсвэл тухайн усныхаа их усүрийг өөр бусад ус хэрэглэгч ашиглагч нартаа хувааж одоо хэрэгэлдэг энэ аж ахуйн нэгж одоо иргэдэд бол ихээхэн хамааралтай асуудал. Ер нь одоо манайд бол услагааны үеэр бол ус хөрөлцөхгүйгээс болоод одоо хоорондоо маргалдах, зөрчилдөх ийм асуудлууд бол бас сүүлийн үед элбэг болсон. Тэгэхээр энийг юугаар зохицуулж байгаа энэ услагын усны хүртээмж хангамжийг зохицуулах ёстой юм бэ гэхдээ зэрэг хүмүүс бол иргэд өөрснөө одоо сайн дурын үндсэн дээр зохион байгуулсан энэ ус хэрэглэгчдийн холбоогоор одоо дамжуулах ёстой. Энэ ус хэрэглэгчдийн холбооны үйл ажиллагаа бол манайд бас нэвтрээд одоо 10-аад жил болчихлоо. Зарим одоо газрууд бол маш одоо сайн амжилттай ажиллаж байна. Борнуур байна, одоо Төв аймгийн, Увс аймгийн одоо хэд хэдэн одоо услалтын системүүдэд энэ ус хэрэглэгчдийн холбоо бол маш сайн одоо амжилттай ажиллаж байна. Дунд Дархан аймгийн одоо Шарын гол гэх мэтийн газруудад энд бол усны хүртээмж одоо хангамжийг зөв зохистой одоо явуулж чадсанараа хүмүүс байгаа одоо усаа жигд сайн хуваарлж аваад тэгээд одоо тодорхой ус шаардлагатай үед нь бол зарцуулах ийм нөхцөл боломжийг бол одоо бүрдүүлж чадж байгаа. За дараагаар нь бол мэдээж хэрэг эдийн засгийн нөхцөл бол ус хэрэглээний үр ашигт
тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тэгэхээр энэ тал дээр бол харин манай улсын засгийн газраас бол услаатай газар тариалан хөгжүүлэхэд сүүлийн жилүүд одоо 2 үе шатаа томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлсэний нэг нь бол одоо Атрын 3 дугаар аяны хүрээнд бол услалтын системүүдийн үйл ажиллагааг дэмжихэд зориулж хэмжээний одоо дэмждэг тусалцаануудыг олгосон. За одоо бол яаж яах вэ гэхээр нийт 9000 орчим га талбайг услах зорилттой услааны тоног төхөөрөмжүүдийг урт хугацааны одоо лизингээр хөнгөлөлттэй нөхцлөөр оруулж ирж одоо тариаланчдад олгоод эхэлчихсэн байж байна. За энэ бол том талбайг ч гэсэн тэр жижиг талбай одоо услахад жимсний тариалангийн одоо услахад зориулсан тусгай зорилтууд техникүүд оруулаад ирчихсэн байж байна. За дараагаар нь эдийн засгийн одоо хөнгөлөлт бид нэр өнгөрсөн хичээлдэр ярьж байсан тариалангийн услаханд ашигласан усны одоо төлбөрөөс бол чөлөөлсөн байна. Энэ бол одоо эдийн засгийн томоохон одоо дэмжлэг тусалцаануудын нэг гэж одоо ойлгож байна. Тэгэхээр бид 16 онд нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн одоо санхүүжилтээр ер нь услагааны үр ашиг одоо манайд ямархуу байдсан байна гэдгийг төвөр одоо судалгаа хийж үзсэн. Баруун талд бол Увс аймагт, төвийн бүсд бол Сэлэнгийн одоо зүүн бүсд болохтой зэрэг Хинтэд оронтын одоо нэг одоо сумыг сонгож аваад ингээд судалгаа хийж үз. Уучлаарай, Өмнө Говь аймагт бас нэг одоо цэгийг сонгож авч судалгаа хийж үзсэн. За ингээд судалгаа хийгээд үзэхдээ зэрэг ус хэрэглээний үр ашиг хаана сайн байдığım ихтер усны нөөц багтаа говь хээрийн одоо бүсэд бол сайн байгаа. Гэтэл усны нөөц илбэгтэй төвийн болон баруун бүсэд бол ус хэрэглээний үр ашиг тааруухан байгаа. Тэгээд нэгдүгээр, хоёрдугаарт яаж юм гэхээр ер нь ус хэрэглээний үр ашиг хинд илүү сайн байна вэ гэхдээ зэрэг услагааны зохистой дадлыг эзэмссэн тэр иргэн аж ахуй нэгж байгууллагуудад бол ус хэрэглээний үр ашиг сайн байгаад энэ услагааны зохистой дадлыг эзэмшээгүй одоо газрууд бол тааруухан байна гэсэн энэ асуудал ийм одоо дүгнэлт гарч ирсэн. Тэгэхээр ер нь цаашдаа бол манай орны хувьд бол энэ ус хэрэглгээний үр ашгийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг энэ асуудал бол одоо шийдлийг хүлээж байгаа нэг асуудлуудын нэг гэж ойлгоход болно. Тэгэхээр ер нь эндээс товчхон дүгнэхэд бол услагааны зохистой дадлыг эзэмшихэд бол хамгийн түрүү нь бол тухайн одоо тариалан эрхлэгчийн ус хэрэглэгч ашиглагчийн нэгдүгээрт нь санаачлага нь, хоёрдугаарт нь бол түүний орлого нь одоо хамгийн чухал нөлөөтэй юм байдаг гэдэг ийм одоо дүгнэлтэнд хүрсэн. Тэгэхээр ер нь услагааны зохистой дадлын одоо маш олон жишээнүүд дэлхий дээр байдаг. За манай орны хувьд ч гэсэн одоо олон жишээнүүд байж байна л да. Тэгэхээр би энд нэг та нарт нэг хэдхэн одоо ийм жишээг энэ хичээлээр харуулъя гэсэн энэ бодолтой байж байна. За нэгдүгээрт нь яаж яах вэ гэхээр сүүлийн үед яаж яах вэ гэхээр энэ шангаар одоо услага хийхийн оронд таримлынхаа мөрийг дагуулад ийм хоолойнуудыг ус өгдөг хоолойнуудыг одоо газрын гадар дээр ил тавьчихдаг болсон. Тэгэхээр энэ хоолойнуудаар яаж яах вэ гэхээр усыг нийлэнхүүд нуртын дагууд нь одоо багаар ингээд шүүрүүлээд ингээд таримлын мөрийг дагуулад өгöd байдаг. Инхээр зэрэг яаж яах вэ гэхээр хид хідэн одоо сайн талтай байна. Нэгдүгээрт мэдээж тарим ургамлын мөр хооронд зэрлэг ургамал ерөөсө урах гэдэг асуудлууд байхгүй. Хоёрдугаарт нь услагааны нэг ус маань зөвхөн хэрэгцээтэй тухайн тарим одоо ургуулах гэж байгаа тэр таримлынхаа л одоо үндэсний системийг усалдаг илүү одоо усны зарцуул байхгүй болчдөг гэх мэт. Тэгэхээр энэ аргыг ялангуяа одоо жижиг тариаланчид, өрхийн тариаланчид бол хэрэглэх одоо бүрэн боломжтой. Энэ бол одоо манай орны нөхцөл. Тэгээ энэ яг эхний үед бол одоо хөрөнгө оруулалт жоохон их шаарддаг, өндөр өртөгтэй боловч энэ усанд хэмнэлттэй хөдөлмөр зарцуулалтуудыг одоо багассан сайн арга учраас энэ анх оруулсан хөрөнгө оруулалтын өртгөө бол маш богинохон хугацаанд эргүүлээд нөхцдөг энэ арга. За дараагаар нь манай хэрэгжилж байгаа энэ хуцлагтай тариалангийн арга байгаа. Тэгэхээр энэ хуцлагтай тариалангийн арга бол маш олон янз байдаг. Энд нэг харагдаж байгаа энэ жишээ бол
талбайгаа бүгдийг хуччихад яг ургамал одоо ургаж байгаа тэр хэсэгт нь бол нэг өндөр иштэй тармилууд байдаг учраас энэ лойл харагдчихлаа. Лойл чинжүү гэх мэт өндөр иштэй тармилууд байдаг учраас тухайн одоо тармил ургаж байгаа хэсгээ бол одоо цоолчдаг. Услааныхаа системийг болохоор зүгээр энгийн заавал өндөр өртөгтэй услааны систем худалдаж авах шаардлага байхгүй. Ус дамжуулдаг нарийнхан хоолойнуудыг худалдаж аваад өөрснөө мөн энэ услааны доног төхөөрөмжийн дэлгүүрт зарж байдаг энэ жижиг одоо туслаар юм уу эсвэл нарийнхан гоожуулаад өгдөг энэ одоо хошуунуудыг худалдаж аваад ингээд өөрснөө хүссэн хэмжээгээр одоо хүссэн загвар хэлбэрээрээ одоо өөрснөө жижиг услын систем байгуулад ажиллуулж бүрэн боломжтой. Нөгөө тэгвэр энэ бол услаанд энэ хөдөлмөрийг бол одоо маш хэмнэдэг. Өөрөөр хэлбэл тармил ургамал болгоно услах гэж байна уу эсвэл усаар дутгаж байна уу гэдэг бүх юмнуудыг одоо шаардлагагүй бүгдийг нь автоматжуулаад ингээд тавьчихсан байхад таныг байхгүй үед ч гэсэн энэ услааны ажил одоо хэвэн хийгдээд явах ийм одоо бүрэн боломжтой. Энэ бол үн өртгийн хувьд бол хямдхан энгийн одоо хийцтэй тэгээд одоо хаа дуртай газараа зөөвөрлж аваачаад одоо услага хийчих ийм боломжтой ийм энгийн арга зохистой дадлын жишээ. За дараа нь өөр нэг зохистой дадлын жишээ бол манайхны маш их одоо хэрэгэлдэг өргөн мөрөөр дараалагддаг төмөс хүнсний ногоонуудын хоорондоо шангийн услага одоо бид бол маш их хийдэг. Тэгэхээр энэ шангийн услага хийхдээ зэрэг нийт одоо судалгааны дүнгээс аваад үзэхэд нийт усны бол 70% нь бол ямар ч үр ашиггүй зарцуулагддаг. Дөнгөж 30% нь одоо тухайн тармилдаа хурц одоо зарцуулагддаг. Яагаад үр ашиггүй гэхээр ургамлын мөр хоорондоор татсан шангаар урсж байгаа ус чинь ихэнх одоо хэсэг нь ургамалтай хэсэгтээ бас ургамал ургадаг одоо хэсэг доошоо нэвчээд алдагддаг. Эсвэл нөгөө шангаар урсж явах явцдаа ихэнх хэмжээний ус бол ууршаад алдагддаг. Нөгөө төгөр хөрсийг одоо нягтруулах, давсжуулах гэх мэтийн одоо хөрсний чанарт одоо сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр энэ арга яаж юм гэхээр бүх талбай ингээд талбайгаа хоёроор нь нийлэх хальсаар хямдхан үнэтэй одоо нийлэх хальсаар хүчаад өгчдөг. Тэгээд мөн энэ төмс тарьсан байж энэ төмсийнхаа бут болгоны одоо тойруулаад ингээд цоолчдөг. Усаа хаагуур урсгалт юм гэхдээ энэ хоолоогоор энэ шангаар нь одоо урсгаад өгчдөг. Тэгвэл усаа доош нэвчүүлэхийн тулд энэ ус урсж байгаа энэ шангийнхаа ёроол дэвсгдсэн энэ нийлэх хальсныхаа доотлоо ингээд олон цоолоод өгчдөг. Тэгэхээр нөгөө ус чинь бол нэгдүгээр хурдан урсан, хоёрдугаарт нь бол доошоо одоо нэвчиж алдагддаггүй. Ингээд одоо шангийн услагаа бол нийлийг хальсаар бүтээсэн талбайд хийдэг. За энэ яад юм гэхээр ууршилтыг одоо зогсоочдөг. Хөрсийг нягтрахаас юм усны угаагдалд орохоос одоо хамгаалдаг сайн арга боловч яг өнгөгүй хальсны доор одоо хог ургамал ургаад байх нэг одоо сөрөг талтай байдаг. Тэгэхээр энд яагаад өнгөгүй хальсыг сонгож авч байгаа юм гэхээр энэ өнгөгүй хальс, өнгөтэй хальс хоёрын одоо өнгөгүй хальс нь бол хямдхан байдаг учраас хямдхан одоо өртгөр энэ ажлыг хийхэд зориулсан. Зүгээр энэний оронд бол өнгөтэй одоо хальсыг хэрэгжилж болох бас нэг одоо хуулиар байгаа. За энэ арга бол манайд одоо хэрэгжилж байгаа. Энэ арга манайд одоо авсан зураг байгаа юм. Энэ яаж юм гэхээр услааны суг татхын оронд нарийн ийм уян хоолойнуудыг тавьчдаг. Энэ хоолой бол 176 мм, 100 мм, 120 мм-ийн энэ одоо диаметртай хоолойнууд үүдэг. За энэ хоолойгоор усаар гүйлгээд талбайд аваад ирэнгүүтээ энэ хоолойноос цааш нь энэ бидний одоо нэрлээд байдаг энэ намраа услааны хоолойтой адилхан юм нарийнхан хоолойнууд байгаа. 36 мм-ийн юм уу 25 мм-ийн диаметртэй нарийнхан хоолойг авчаад ургамлынхан мөр хоорондор газрын гадаргаар ийл тавиад өгчдөг. Тэгээд ургамлаа дээгүүр нь авчаад хальсаар бүтээгээд өгчдөг. Зарчманд бол адилхан. Тэгээд одоо усаа шууд энд хаалт онгойлголоо.
Тэгэнгүүт хаалт онгойлонгууд нь энэ цэнхэр хоолоогоор хурцилсан ус маань одоо цаашаа нарийнхан хараалгоор дамжаал энэ ургамлуудын мөр хооронд одоо очиад усалчдаг. Тэгээ энэ бол ууршилт байхгүй, хог ургамал одоо ургадгүй, хөрсний дулааныг одоо нэмэгдүүлдэг, ургамал ялангуяа салхи урга ихтэй тал хэрийн бүсд бол ургамал салхины одоо нөлөөнд нэр үтгэхээс хөрс одоо салхинд хийсгээс хамгаалах гэх мэтийн олон одоо сайн талтай байдаг. Энэ аргууд төвийн бүсд ч гэсэн одоо нэвтэрч гэсэн Батцэн бүрт одоо лавын талбайг нэвтрүүлчихсэн одоо тарилж байна дэ 2 га талбайд одоо тавьчихсан маш их одоо өндөр ургац авсан гэд одоо талбай энтрээ үзүүлж ирсэн. За мөн юунд байж ирсэн говьлтай одоо ийм жижиг талбай хийчихсэн тарилын центр харагдчихсан. Тэр энэ бол аль ч нөхцөл хийн. Гэхдээ энд нэг анхаарах зүйл бол энэ нийлэг хальсвал дотор 2 янз байдаг. Нэгдүгээрт нь зөв нефтийн бүтээгдэхүүний гаралтай ийм хөрсөнд өөрөө задардаггүй ийм нийлэг хальсаар хийж байгаа юм. Тэгээ энэ бол ийм нийлэг хальс нь үн хямдтай боловч нэг муу тал нь болохоор жил болгон энэ нийлэг хальсыг талбайгаас одоо хомиж авах шаардлагатай. Тэгэхээр энэ талбайг хогтуулах дутуу одоо авах юм бол талбайн хөрсөнд одоо үлдчихэд хэдэн жил одоо задрахгүй одоо талбайг хогтуулаад байдаг нэг сөрөг талтай. Сайн талтай нь өөр нэг нь бол органик гаралтай цагаан бодооны болон одоо эрдэнэ шишийн сүрлэр хийсэн тухайн жилдээ хөрсөндөө задраад одоо шингэждэг ийм нийлэг бас хальснууд байгаа юм. Тийм органик гаралтай нийлэг хальс бол харцангуй одоо жоохон үн өртөг өндөртэй юм байна лээ. Тэгтээ байгаль орчинд одоо үзүүлэх нөлөөлөл үйл ажиллагааны одоо зардал хэмнэх зэрэгээс аваад үзэхдээ зэрэг бараг тэр органик гаралтай нийлэг хэлсэн нөгөө давч хэрэгэлсэн илүү гэдгийг одоо бас зөвлөмөр байна. За дараагаар нь өөр нэг одоо жижигхэн одоо газар тариалан эрхэлдэг тариаланчдын хувьд өгөх нэг зөвлөгөө бол шинэ бидний хаасаагүй одоо хэрэгжилж байдаг одоо том жижиг янз бүрийн хэмжээтэй ундааны сав байгаа юм. Тэгээ энийг одоо тухайн одоо жимснийхаа бутны хажууд ч юм уу эсвэл энийг лойл одоо жинжиг гэх мэтний жижиг дармлууд ч одоо хэрэгжилж бодно хажууд талд нь суулгаж игээд бүглөөнд нь одоо нүх гаргацдаг. Тэгээд савнуудаа усаар дүүргчдэг. За энэ нь болохтой зэрэг одоо байгаль орчинд ээлтэй зүгээр гарын дорх одоо хаягдлын материалыг ашиглаад одоо услага хийх бүрэн боломжтой. Хөрсийг мөн ялангуяа нягтруулах, давсжуулах тэгээд хөрсөнд бас илүүдл ус өгөх зэрэгээс одоо сэргийлж үүдэг ийм энгийн арга байж байгаа юм. За өөр нэг дараагийн зохистой дадлын сүүлийн үед нэвтэж байгаа бол энэ гоожурын услалтын систем гэж нэрлэдэг байгаа юм. Эний үед яаж нөхдөр зүгээр энгийн одоо ийм хоолойнуудыг худалдаж авчаад хажуу талд нь гуурсан хоолойнуудыг залгаад өгчөж байгаа юм. Тэгэхээр гуурсан хоолойныхаа дээд талд жижиг одоо карантуудтай байдаг. За энд бол юу ашиглаж байгаа нөхдөр манай өөрөн ашиглах боломжтой юм туслын тарианы одоо систем гэж нэрлэдэг. Тэрний гуурсан хоолойнуудыг бол ашиглах их боломжтой. Хийгээд практикт туршчихсан юм байгаа. Гэхдээ хүмүүс нэг ойлгоод байдаг зөөр ойлголтны үгтэр туслын тарианы систем хэрэглэхдээ зэрэг халдварт өвчин энэ төр одоо халдна гэдэг. Үүний хэрэгтэр тэр яг хүний судсан руу хатгаж байгаа тэр зүү тэр хэсэг нь л одоо бохирдсноос биш туслын тарианы системийн одоо гуурсан хоолой бол дээд зэргийн одоо сайн ариутгагдсан маш одоо чанартай материалаар хийгдсэн байдаг учраас зөвхөн зүйтэй хэсгийг одоо сугалж аваад тэр эмнэлгийн одоо хог хаягдл устгах тэр устгалд өгчөөд зүгээр одоо туслын тарианы гуурсан хоолойнуудын устганы одоо ашиглахад бол ямар нэгэн одоо сөрөг нөлөө байхгүй гэдгийг хэлж болно. За эсвэл одоо энэ цоо шин одоо огт хэрэгдээгүй туслын тарианы системүүдийг олонтойгоор нь худалдаж аваад энэ одоо жижиг одоо устгатай талбай одоо услах юм систем тоног төхөөрөмж хийхэд бол
бас бүрэн ашиглах ийм одоо боломжтой гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Таримл ургамлаас өндөр одоо ургац найдвартай авах услгааны үр ашгийг дээшлүүлэхэд бол таримлын услгааны одоо зөв горим нормыг одоо мөрдөх явдал бол их чухал байдаг. Түрүүн би хэлсэн манай тариалчдын хувьд бол ялангуяа үр тариа дижлийн таримл одоо тариалдаг тариалчдын хувьд бол яаж яах вэ? Услгаагүй талбайгаас услгаатай талбай хоёрын хооронд бол ургацын одоо зөөрө гарахгүй байна гэсэн ийм зүйл байдаг. Энэ юутай холбоотой юм гэхээр ерөөсөө л одоо таримлын услгааны горим нормыг зөв мөрдөггүйгээс л мөрдөггүйтэй л одоо холбоотой гэдгийг дахин одоо давтан хэлмээр байгаа юм. Тэгэхээр энэ ирээдүйд бол хуурайшил дулаарлын нөлөөнөөс болоод манай орны хувьд бол услгааны горим нормын өөрчлөлт зайлшгүй одоо гарах шаардлагатай болчихсон. Тэгэхээр одоо бол бид ямар горимыг нормыг мөрдөж яах вэ гэхээр байгаль орчны сайдын тушаалаар батлагдсан услгааны нормын одоо мөрдөж байдаг. Тэгэхээр энэ норм бол үндсэндээ 1900 одоо 80-90-ад оны үед хийгдсэн судалгааны ажлуудын дүн дээр үндэслэгдэж одоо гарсан ийм нормууд байж байгаа юм. Тэгээ энэ нормуудын ер нь цаашдаа ямар хөө байдлаар өөрчлөгдөх төлөвтэй юм бэ гэдгийг би одоо танаас хэдэн тоо баримтанд тулгуурж хэлж өгье гэж бодож байгаа юм. Тэгэхээр ирээдүйд уур амьсгал судлаачдын бидэнд өгч байгаа мэдээлэлээр бол 2016-аас 35 оны үед бол манай орны агаарын температур жилд дунджаар одоо 2 градус орчмоор нэмэгдэнэ гэж. Одоо бол зигж эн чинь болчиход байгаа 2.1 градус хүрчээд байгаа. За алс ирээдүйд буюу 2081-ээс 2100 оны үед гэхэд бол агаарын температур зарим нутгуудаар бол 2.5 зарим нутгуудаар бол 6 градус орчим хүрч одоо жилийн дундаж температур нэмэгдэхээр ийм төсөөлөгдөж байгаа юм. Тэгэхээр зэрэг энэтэй уялдуулаад услгааны горим нормыг яаж нэмэгдүүлэх ёстой юм бэ гэхдээ зэрэг ер нь жилийн дундаж температур 1 градусаар нэмэгдэхэд таримлын одоо услтын нормыг бол 30-аас 60 мм буюу 300 м3 гаагаас 600 м3 гааг хүртэл хэмжээгээр одоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж. Тэгэхээр энийг бол заавал одоо ирээдүйн хандлагаас биш тухайн одоо жилийн дулаарлын хэмжээнээс ч гэсэн хамааруулаад нэмэгдүүлчих болно. Өнөөдөр цаг уурын одоо урьдчилсан мэдээ жишээ нь дулааны уйлрын төлөв байдлын мэдээ гэдэг ингээд гараад ирчихсэн байж байгаа. Тэн дээр юу гэж ойлгох вэ гэхээр энэ жил одоо танай бүс нутгаар олон жилийн дунджаас одоо тэдэн хэмээр илүү байна гэдэг ингээд гараад ирж байгаа юм. 5 сард одоо 6 сард гэдэг юм уу олон жилийн дунджаас 1-ээс 2 градусаар одоо дулаан байна гэж. Тэгэх юм бол энэ юу гэсэн үг вэ гэхээр би тухайн одоо сард 6 сард одоо 2 градусаар илүү дулаан байна гэх юм бол услгааныхаа усны хэмжээг бол 2 градусаар гэх юм бол энэ чинь 60-аас 120 одоо мм буюу 600 м3 гаагаас 1200 м3 гааг хүртэх хэмжээгээр одоо илүү устгах шаардлагатай юм байна гэж ингэж ойлгох жишээтэй. 7 сард одоо таны нутгаар агаарын температур олон жилийн дунджаас юу гэдэг 1.5 хэмээр одоо илүү дулаан байна гэд цаг агарын урьдчилсан мэдээ гараад ирэх юм бол та тухайн одоо таримлын услгааныхаа нормыг бол 400 одоо 50-аас 900 одоо метр куб гаагаар одоо илүү услах шаардлагатай юм байна л гэсэн ингэж л одоо ойлгоод зохицуулаад явчих учиртай юм байна. За ер нь бол үүнтэй уялдуулаад ер нь хүнсний гол одоо нэрийн таримлын услтын норм бол энэ 2020 оны үед бол одоогийнхоосоо бол 1.4-өөс 1.5 дахин нэмэгдэх. 2050 оны үед бол 1.6-аас 1.7 дахин нэмэгдэх. 2080-ад оны үед бол 1.8-аас 1.9 дахин одоо нэмэгдэх.
хандлагатай төлөвтэй байна гэсэн үг. Тэгэхээр энэ юу гэж ойлгох ёстой мэгтэр одоо таны нутагт таримлын услалтын одоо норм 2500-аас 3000 байна гэдэг одоо хүнсний ногоон дээр жишээ нь гараад ирчихсэн байх юм бол ирээдүйд эн чинь юу гэсэн үг гэхээр 5000-аас бас одоо 6000 метр куб одоо ус нэг га талбайд өгч байж сая одоо зах хэмжээний одоо хангалттай одоо ургац авах шаардлагатай юм байна гэж ийм хэмжээгээр бол таны ус зарц одоо ашиглалт нэмэгдэнэ гэж ингэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ үүнтэй яг уруу хамааралтай гарвал ирээдүйд гадаргын усны нөөцийн хэмжээ одоо багасах ийм одоо төлөв гараад ирчихсэн байж байгаа. Тэгэхээр үүн ингэж энэ багасаад байгаа нөөцийн хэмжээг өсөн нэмэгдээд байгаа усны хэрэгцээтэй одоо зохицуулахын тулд яах ёстой вэ? Зэрэг ерөөсөө услагааны зохистой дадлагддаг юмыг үйлдвэрлэл нэвтрүүлэх шаардлагатай. За энэ жишээ нь харагдаж байна. Энэ одоо Сэлэнг аймгийн одоо Самт суманд услагааны сувгийн оронд ийм уян хоолой азраа тавьчихсан. Энэ уян хоолойнууд бол энд нээж хааж байдаг юм юунуудаа хаалтуудтай. Тэгээд одоо талбайраа ус өгөхөд хэдэн хэмжээний ус өгөх гэдгээс хамааруулал хичнээн хаалт нэгэн зэрэг одоо онголох уу хичнээн хаалт одоо хаах уу гэдэг ингээд энэ ажиллагаагаа зохицуулаад явчихдаг. Энэ бол бодит одоо манай орны нөхцөл хэрэгжсэн бодит зураг байгаа юм. За энэ бол туслын услагааны систем байж байна. Энэ бас одоо манай тавигдсан нийтдээ манай чинь 3000 орчим га талбайд өнөөдөр туслын услагааны систем одоо суурлуулагдчихсан ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр ингээд энэ бодиттой талбай ингээд туслын услагааны системийг тавих хэрэгтэй. За энэ бол мөн ялгаагүй хөрсөн дотроос одоо нэвчүүлэх услагааны систем байгаа. Систем нь бол далд. Тэгээд ингээд усаа тавьчихтаа зэрэг хөрс бол зөвхөн тухайн таримлыг энэ одоо ургаж байгаа тэр хэсгийг л үндэсний системийн орчимд нь норгоод байна. За бусад одоо мөр хоорондын энэ юм ургамал хоорондын зай талбай бол услагдахгүй. Тийм учраас тэнд нэг нь услагдахгүй учраас тэнд одоо хог ургамал ургахгүй гэх мэт ийм олон одоо сайн талууд байгаа. Тэгэхээр услагааны зохистой одоо дадлыг нэвтрүүлж байгаагийн нэг жишээнүүд бол энэ харагдаж байна. Тэгэхээр энд дараагийн өснөгтөн дээр болохтой зэрэг одоогийн бид мөрдөж байгаа зарим нэрийн хүнсний ногооны услагааны дундаж норм услах тоонуудыг харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө ер нь Монгол орны услагааны таримл ургамлын услагааны нормын хэмжээнүүдийг бол би түрүүнд хэлсэн байгаль орчны сайдын тушаалаар одоо батлагдсан тэр нормуудаас үзэж болно. За эсвэл одоо саяхан Атар газар эзэмсний 60 жилийн ойн үеэр одоо манай эрдэмтдийн олон одоо эрдэмтдийн хүчээр бичсэн Монгол оронд газар тариалан эрхлэх үндэсгсэн энэ том зузаан одоо газар тариалангийн систем гэж нэрлэдэг. Энэ номонд бол одоо бүгд бичигдсэн харагдаж байгаа юм. Тэгээ энд бол энэ гол одоо нэрийн ургамлуудын услагааны нормыг бол энд ингээд товчхон харуулчихсан услах том. Гэтэл энэ хэмжээ маань ирээдүйд яаж одоо өөрчлөгдөх төлөвтэй байгаа юм бэ гэдгийг энэ бодож гаргасан дүн харагдаж байна. За энэ дүнг болохдоо зэрэг дайны дэлхийн ногоон хөгжлийн институт гэж олон улсын байгууллага байдаг. Тэр байгууллагын санхүүжилтийн дэмжлэг захиалгаар 2016 онд одоо Монгол Улсын их сургуулийн багш нар бид хамтарч юу яасан төвөр судалгааны үндсэн дээр ер нь хүнсний ногооны услалтын норм ирээдүйд яаж өөрчлөгдөх магадaltaй юм бэ гэдгийг бодож гаргаж ирсэн анхны хууль байгаа юм. Тэгээ ингээд гараад ирэхээр одоогийн одоо мөрдөж байгаа нь услалтын нормын дээд доод одоо хуулиурууд нь энэ харагдаж байгаа юм. Тэгээ 2020 оны үед яг одоогийн үед за 2050 оны үед 2008 оны үед одоо хэрхэн одоо өөрчлөгдөх төлөвтэй байна вэ
гэдгийг ингээд харуулад гараад ирчихсэн. Ингээд эндээс харахтар миний төрөний хилдэг 90-90-үүд бол энэ термил ургамлын өсөлтийн норм бол 1.5-аас одоо бараг 2 дахин нэмэгдэх ийм төлөвтэй байна. Тэгэхээр энд зохицуулж ер нь одооноос усныхаа нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ? Яаж одоо усаа ариг гамтаа зохистой зарцуулах вэ? Яаж одоо хамгийн бага ус хэрэглээд хамгийн их ургас авах вэ гэдэг энэ арга технологиудыг боловсруулж гаргах, тухайн одоо орон нутагтаа боловсруулж гаргах энэ ажлыг бол үндсэндээ одоо агрономууд, услагааны одоо инженерүүд хамтарч одоо хийх шаардлагатай. Тэгжээж энэ тариаланцад тодорхой хэмжээний одоо мэдээлэл зөвлөмж одоо өгч байж одоо газар тариалангийн үйлдвэрлэлийг одоо дэмжих ёстой. Энэ бол одоо мэргэжилтэн хүний одоо хүлээх үүргийн нэг гэж ингэж ойлгох одоо болно. Тэгэхээр та бүхнийг энэ услааны зохистой дадлыг одоо эзэмшүүлэх, ер нь хөдөө аж ахуйн зохистой дадлыг эзэмшүүлэхэд ийм мэддэг чадвар бий болгоход зориулж байгаа энэ сургалтанд одоо багажчихсан одоо нэмэр хандив болох зорилгоор энэ хичээлийг одоо заалаа. Тэгээд бид эцэст нь юу гэж ойлгох ёстой юм бэ гэхдээ зэрэг бидний одоо сайн мэддэг ус бол ер нь амьд байгалийн энэ оршин тогтох үндэс, ер нь ус хэмнэхийн хэрээр бол амьдрал уртсч байдаг ийм жамтай. Тэгэхээр бид баян тансаг одоо гажигдах дутагдах юмгүй амьдрахын тулд байгаа усныхаа нөөцийг аль болохоор хэмнэлттэй, үр ашигтай одоо зарцуулах энэ дадлд чадварыг эзэмших чухал шаардлагатай байгаамаа. Ингээд ч гэж одоо ингэж чадна ч гэж одоо итгэж байна. Ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа та бүхэнд. Бидний энэ удаагийн хичээл өгөр дуусч байна.